За үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байгаа. За үүнтэй холбогдуулан бид хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч тунгалагтай бид ярилцах гэж байна. Танд олон улсын хүүхдийн номын өдрийн мэнд хүргэе танд. За баярлалаа. Та нар ч гэсэн номын ярийн мэндийг хүргье. За тэгэхээр хүүхдийн төв номын сангийн хоёрын талаар ярилцсан. Ер нь одоо жилд хичнээн хүүхэд ер нь та бүгдээр үйлчлүүлж байна. За өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтээр болохоор 29 мянган эрсэд бид нар 41 мянган ном олгож үйлчилсэн байгаа. За манай хүүхдийн төв номын сан болохоор 5 уншлагын танхимаар хүүхэд залуучуудад үйлчилдэг. За 5 уншлагын танхимын маань хамгийн бага насных нь болохоор 0-9 насны их мэдлэг танхим, 10-аас 16 насны мөрөөдөл танхим, 16-аас дээш оюутан залуучууд үйлчилдэг танхим. Тэгээд хэлний танхимуд байдаг. Яагаад гэвэл орчин үеийн хүүхэд залуусын одоо хэлний мэдлэг боловсрлоо бие даад дэвшлүүлэх хэлний хоёр танхим ажилладаг байгаа. За тэгээд жилдээ манайх одоо хүүхдийн номын сангаас хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, тэднийг ном дуртай болгох чиглэлээр 16 нэр төрлийн 236 соёлын ажлыг хийсэн байдаг. Эднэр бол бид нар одоо номын сангаас бол хүүхдэд албан бус боловсролоор дамжуулаад соён гэгэрүүлэх ажлыг хийж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн төв номын сангийн хувьд ер нь хүүхдүүд зорж байгаа хүүхдүүд дийлийнх нь аль төрлийн номыг төлөхөө их уншиж байгаа шиг байна. За хүүхдүүд маань үлгэр, ардын амын зохиол, үлгэр, за тэгээ уран зохиол, гадаадын уран зохиолыг түлхүү уншин. За яг орчин үеийн дунд насны ангийн хүүхдүүд болохоор нөгөө Harry Potter-ыг илүү уншдаг. Harry Potter маань одоо маш олон цувралаар гарцсан байгаа. Орчуулагдаад монгол хэлээр гарцсан учраас тэрийг хүүхдүүд маш сонирхож уншдаг. За бид нар аль болох тэгээд нөгөө энэ сан хөмргөө судлаад аль шинж тухааны аль одоо ном зохиол бага уншигдж байгаа нь тэрийг бас түлхүү сурталчилж уншуулах ажлуудыг бас зохион байгуулдаг байгаа. Өнөөдөр гэхэд бид нэр олон улсын хүүхдийн номын баяраараа хүүхдийн зохиолчтойгоо урьж авчраа тэдний уран бүтээлийг сурталчилж гарын үсгтэй худалдааг зохион байгуулж байна. Ер нь таны хувьд зөвлөхөд одоо хүүхдүүдийн хувьд ер нь ном уншихын тулд илүү юун дээр анхаарах хэрэгтэй юм. За бага насны хүүхдийн хувьд үүдийн аль төрлийн номыг илүү уншвал зөв төлөвчлөлтэй болох энэ талаас тавс зөвлөгөө өгвөл. За хүүхдийг бол ер нь бага наснаас нь номтой нөхөрлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хийж байгаа. Гэвч энд бага насны хүүхдийг заавал эцэг их асран хамгаалагч нар номын санд авчирдаг учраас гэр бүлдээ бас сайн уншдаг. Тэгээ гэр бүлийнх нь гишүүд хүүхдийг номын сан руу авчирдаг байх нь маш чухал. За энэ чиглэлээр бид нар бол одоо 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тусдаа гараад тэгэхээр бид нар ажиллахаар заашгүй хүүхэд гэлтгүүгээр эцэг эхчүүд бас өөрсөнд нь нөлөөлөх хэрэгтэй байна. Гэр бүл дотроо номыг ээж аав нь эмээ өвөө нь уншиж өгдөг. Тэгээ уншиж өгдөг хүүхэд бол заашгүй номын сан руу явъя гэд гэр бүлийнхнийгаа дагуулж ирдэг. За тэгэхээр бид нар хагасаан одоо 7 хоног амралтгүй ажилладаг. Тийм учраас бид нар нөгөө хагасаан бүтэн сайнд аль болохоор уншигч хэрэглэгчид ирж үйлчлүүлэх боломжтой цагаар нь ажиллаж байгаа гэж үздэг. Тэгээ манай энэ бага насны танхимууд заавал эцэг эх ирдэг хүүхдүүд нь 0-оос энэ нөгөө 9 насны танхимд заавал нөгөө эцэг эхчтэй хамт ирдэг учраас хагасаа өдөр илүү. Тэгээд хагасаа өдөр бид нар үлгэрийн цагийг зохион байгуулдаг. Үлгэрийн цагаараа бид нар нөгөө жүжигчилсэн тоолтой үлгэр уншиж өгөө. Тэгээ хүүхдүүдээр нь үлгэрээ хэрхэн ойлгосныг одоо зургаар болон бичгээр илэрхийлж авч үлдээд ингээд судалгаа шинжилгээ хийж агаад одоо аль насны хүүхдэд нь илүү одоо ямар номыг уншуулахаа бас судалж шинжилж гаргадаг байна. Номын фондын одоо баяжилтын энэ чиглэлээр та бүхэн хэрхэн яаж анхаарч байна вэ? За номын баяжилт бол одоо 2020 он хүртэл маш сайн авч ирсэн. За тэгээ манай нөгөө бүх танхимууд өөрсдийнхөө онцлог тохирсон одоо уран зохиолын ном голцоо, ардын аман зохиолын ном голдуу гэрээр олгодог. За тэгээд одоо олон улсад нөгөө цаасан ном руу эргээд унших хандлага эргээд бий болсон. Яагаад гэвэл техник технологи хөгжсөнтэй холбоотой Япон улс гэхэд одоо цаасан ном унших ийм чиглэл рүү ажлуудад зохион байгуулдаг болсон байлээ. Нэг ялангуяа хүүхдийн номын сан. Тэгэхээр манайх нөгөө гэрээр олголт маань одоо нийт ном олголтын маань 60% эзэлдэг. Тэгэхээр одоо бид нар гэрээр олгож байгаа номыг маш чанартай уншлах гэж үзэж байгаа. Тэгэхээр гэрээр авч явсан ном бол заашгүй уншигдаад тэр тухайн гэр айл өрхөд бүгд бас нэг уншихгүй ч байсан хараад бас энэ нэг юм зохиол байдгийм байна. Энэ зохиолыг энэ хүүхдэд ингэж унших юм байна гэдэг бас нэг аваад гэрээр авчиж байгаа болохоор бас нэлээд олон хүнд төгж дэлгэрж байгаа гэж үзэж байгаа. Та бүхний хувьд одоо цаашаа бас хийхээр төлөвлөж байгаа ямар томоохон бас ажлууд байна? За энэ жилээс бид нөгөө нийгэмд одоо нэлээд нөгөө сөрөг үр дагавар гараад байгаа үед энгийн дээрлэхэлт
гараад байгаа тийм ээ. Тийм үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой бид нэр энэ одоо бие даалтын 7 хоногор үеийнгийн дээрлэхэлт гэсэн сургалтыг 6-аас 12 дугаар ангийн сурагчдад орж байна. Тэгээд тэргээрээ бид нэр хүүхдүүд одоо үеийнгийн дээрлэхэлд хэр өртдөг юм бэ? Хаана гараад байгаа юм бэ? Тэ тэрийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг одоо энэ асуултанд хариулахын тулд энэ хүү сургалтыг зохион байгуулад хүүхдүүдээр өөрсдөр нь одоо бичүүлж аваад багаар нь ажилуулад энийг яаж шийдэхийг бас хүүхдүүдийн саналыг авч дараагийнхаа ажил тусгаж энэ сургалтаа үргэлжлүүлээд явна гэсэн үг. За та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та нар ч гэсэн ажлын амжилт хүсье. За үзэгч та бүхэндээ бид энэ удаагийн одоо ярилцлагаараа хүүхдийн төв номын сангийн одоо тунлагатай бид ярилцлаа. Тэгэхээр мэдээж энэ хүүхдийн номын уншлагыг хэрхэн яаж сайжруулах уу? За энэ чиглэл дээр ер нь эцэгчүүдийн үүрэг оролцоо бас чухал гэдэг зүйлийг хэлж байна. За хамгийн гол нь тухайн хүүхдийн одоо насны онцлогт таарсан одоо энэ ном уншснараа түлхүү нөгөө хүүхд маань зөв төлөвшүүлэлтэй, зөв хүмүүжлэлтэй болох ийм гарц гаргалгаа байдгаа гэдэг зүйлийг хэлж байна. За хүүхдийн зохиолчдын хувьд ч гэсэндээ ер нь бол одоо хүүхдийн зохиолыг бол энгийн үг хэлэхдээ байх тусмаа илүү хүүхдүүд ойлгомжтой. За илүү нөгөө унших одоо сонирхол нь илүү одоо бий болдгоо гэдэг зүйлийг бол хүүхдийн зохиолчдын зүгээс хэлж байна. Тэгээд нийт үзэгч хүүхдүүдтэй бас олон улсын хүүхдийн номын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн үргэлж бас номтой нөхөрлөж номын сайн найз нууж замун бас зөв үлгэр дуурайлтыг бас өөртөө байнга авч угаарай гэдэг зүйлийг бас хэлж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.